улс мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Увс аймгийн аялал жуулчлалын 2 дугаар форум боллоо. Аймгийн музейн хамт олон ахмад багш нартай хамтран сурагчдад соёлын үеийг уулзалцлаа. Увс аймгийн цагдагийн газрын 80 жилийн өдөрт зориулсан лого бүтээх уралдаан зарлагдлаа. Next Electronics-ийн Увс аймгийн салбар байгуулалтын 5 жилийн тэмдэглэл тавуулалтаа зарлагдлаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Аймгийн засаг даргын тамгын газар байгаль орчин аялал жуулчлалын газар дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Улс нуурын найсаа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдвт Увс аймгийн аялал жуулчлалын 2 дугаар форум ойрдог хөгжим жүжигний театрт боллоо. Увс аймгийн засаг даргын тамгын газар дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль орчин аялал жуулчлалын газар Улс нуурын найсаа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нөхөрлөл хөгжлийн түншлэл 2019 арга хэмжээ 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь энэ жил нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдвт Увс аймгийн аялал жуулчлалын 2 дугаар форумор эхэллээ. Форумыг нээж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат хөрөнгө оруулалт хөдөлгөөний бодлого төлөлтийн хэлтсийн дарга Батёролт нар аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. За өнөөдрийн арга хэмжээ маань нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал сэдвийн хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа болж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлөд аялал жуулчлалын салбарын оролцогчтой оролцуулаад арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгэхээр ягаад энэ байгаль хамгаалах нөхөрлөлүүд аялал жуулчлалын зөвлөгөөнд ороод ирвэ гэхээр гол зорилго нь Увс аймгийн байгаль хамгаалалт нөхөрлөлүүд бас 20 жил үйл ажиллагаа яг ингээд нөхөрлөлийн хэлбэрт ороо байгаль хамгаалалт явуулаа. Олон жил байгалаа хамгааллаа. Одоо өршөмийн хүртэх цаг нь бас болсон. Увс аймаг руу чиглэсэн жуулчдын урсгал маш их болж байна. Дотоодын болон гадаад жуулчдын энэ их урсгал донд байгалаа бид яаж хамгаалж авч үлдэх ёстой, тийм экосистемаа яаж хэвээр нэлдэх ёстой. Зөвхөн хин нэг нь очоод тэр сайхан газар маань хог төрчээ, тийм хоноглолцоод явцдаг биш. Эргээд энэ яг тэр хамгаалж байгаа нөхөрлөлүүд нь малчтан, тийм иргэд нь ямар өрөөгөөжтэй байх ёстой бэ гэдэг тал дээр яг энэ зөвлөгөө маань гол үйл ажиллагааг чиглэж явж байна. Олон жил хамгаалсан одоо өрөөшгөө хүртээ. Тэгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэдэг юм а яг энэ ажил жуулчлалын салбарынхантай хамтраад ярилцж байна. Энэ зөвлөгөөнд маань Хустай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн яг аялал жуулчлалын менежер нь тэр Хустай нурууг түшиглээд нөгөө аялал жуулчлал үйл ажиллагаа болж байгаа нөхөрлөлийн ахлагч ингээд яг ингээд өөрсдийнхөө туршлагаас бас бидэнтэй хуваалцгаар бас хүмүүс ирсэн байгаа. Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бас тодорхой хэмжээний өрдөнд төрж байгаа жуулчны компаниуд бас энэ үйл ажиллагаа болж байгаа төлөөлөлтүүд бас өөрсдийнхөө туршлага алдаа оноос ярилцсан. Энэ зөвлөгөө маань ерөнхийдөө 2 өдөр үргэлжлэл зохион байгуулагдана. Өнөөдөр энэ зөвлөгөө нь туршлага солилцох зөвлөлт ажлууд маргааш бас нөхөрлөлүүд маань өөрсдийн хийж ирсэн бүтээгдэхүүнээр бас нэг ус түншлэл үйл ажиллагааны хүрээндээс үсгэлэн гаргаад оролцоод явна. Увс аймаг руу чиглэсэн жуулчдын урсгалыг бий болгохын тулд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр сангийн яам дэд хөгжлийн хөс системд хамтарч боршуу бомтыг өргөтгөх олон улсын бомтлуулах ажил маань эх онд ерөнхийдөө эхлэхээр болчлоо. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. Дэглэс цагаан нисэх худал маань олон улсын статустай болж ус өргөтгөл хийгдэхээр болж байна. Улаанбаатар Увс аймгийн хол ус хатуушилтай зам маань ашиглалтанд орлоо. Увс аймаг руу чиглэсэн энэ том урсгал энэ их хөл хөдөлгөөнд бид нэр байгаль орчноо яаж хамгаалж авч үлдэх вэ? Эргээд байгаль хамгаалж байгаа нөхөрлөлүүд ард иргэд маань яаж өөрсдөө орлоготой болох вэ гэдэг асуудлыг л энэ зөвлөгөөнөөр гаргаж ирэх гэж байна. Манай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх болон малын гаралтай түүх хэдийг боловсруулах 19 сумын 66 нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна. 99-ийн их нутаг нөхөрлөл хөгжлийн түншлэл арга хэмжээнд аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд малчид иргэд оролцож нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалын тухай ойлголт дэлхийн чиг хандлага түүнийг хэрхэн ашиглах тогтвортой орлогын их үүсвэр болгох аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг хэсэг болох чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллах арга замууд боломж нөөцийн талаар мэдээлэл авсан юм. Мөн салбарын хилцүүлгийн хүрээнд аялал жуулчлал ба байгаль хамгаалалт тулгымц асуудлыг тодруулж шийдвэрлэх гарцуудыг дээшлүүлж оролцогчдын саналыг нэгтгэж тусгасан зөвлөгөөний нэгдсэн зөвлөмж 99-ийн их нутаг ирээдүйн хөгжил Улаанбаатарын тунхаглал боловсруулах юм а. Өнөөдөр манай Увс аймгийн 2 театр дээр одоо аялал жуулчлал 2 форум явагдаж байна. Энэ бол 99-ийн нутгийн ирээдүйн нөхөрлөл хөгжил түншлэл гэсэн энэ сэдвээр юм сайхан уулзалт ярилцлагууд явж байна. Энэ бол бас нутгийн иргэд
сайхан хөгжих, амьдрах, цаашдаа иргэдийг түшгэлсэн аялал жуулчлал гэж юу байх ёстой юм. Энэ тухай одоо яригдээд ингээд явж байна. Энэ бол хамгийн зөв-зөвтэй асуудал жаахан хожимдсан ч гэсэн одоо бол энэ дэвжээд яшаа гарах боломжтой юм нийгэм байгаа л да. Энэ бол сайхан одоо форум нэвтрүүлэх болж байна гэж үзэж байна. Өөрөө Увс аймгийн Тариалан суманд оршин суудаг ундрал мөн хайрхан жуулчны бааз энэ жил 2019 оны 7 сард нээлттэй хийгээд ингээд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм хүн байгаа. Манай ундрал нөхрөл маань 2008 онд анх үүсгэн байгуулж иргэдийн зүгээр нэг санал за ингүүл яасан бэ гэсэн нэг юм санаа нэгдэж ажиллаж эхэлж ирснээс хойш одоо 10 жилдээ болоод ирэхэд сайхан одоо хөгжлөө өдөө зэрэгтэй болсноо гэдэг хэр сайхан. Энэ дотор хамгийн сайхан юм хэм байд юм бэ? Иргэдийн өөрсдийн оролцоо бас дээр нь тухайн үед эднийг одоо зангидаж барьж ихийг явж байгаа миний хувьд бол даалгавар одоо ширүүн өгдөг, хатуу өгдөг, өөрөө тэрнийг ил хөрлөн хөдөлж чаддаг ийм л хүн л дээ. Тэгээд энэгээр маань өнөөдөр энэ сайхан форумд ирээд оролцож байгаадаа баяртай байна. За энэ Тариалан суманд өнөөдөр хоршоог үйл нэг байгаа. Гэхдээ нөхрөл бол 5 байгаа. Албан ёсоор бүртгүүлэлттэй байгаа 5 нөхрөл байгаа л да. Энээс идэвхтэй явж байгаа нь одоо манай ундрал гэдэг энэ нөхрөл байгаа. Энэ нөхрөлийн маань гол зорилго нь юу байд юм гэхэл үндэснийхээ өв соёл одоо тэр зан заншил ажил үйлчилгээ үйлдэл тэр бүхнийг л одоо хадгалж явах ийм зорилготой хийгдсэн байгуулагдсан. Одоо байгуулад бас дэлхийн хэд хэдэн оронд ингээд цацагтаад явж байгаа юм нөхрөлтэй. Тэгээ Увс аймгийн нутгийг төвшсөн аялал жуулчлалын талаар одоо бас өөрснөөхөө хийж чаддаг ажлаасаа сурталчлага сургалт төвтэй одоо тийм заавар зөвлөмж өгөөч гэсэн тэгээд бас өөрийнхөө төрлөختөг Увс аймаг дээсэндээ бас баяртай байна. Тэгээд мөн надтай адилхан бүгд одоо ингээд хөтөөний одоо тэгээ мал аж ахуйн эрхэлж байгаа нүүдлийн соёл иргэншлийг одоо хадгалж үлдсэн хүмүүстэй сайхан уулзж байгаа бас баяртай байна. Тэгээ юуны өмнө одоо бас энэ сайхан ажлыг цааш нь явуулж байгаа төрцхийн удирдлагууд бусад одоо төрийн бас байгууллагад эрүүл хамгаалах төсөлтэй энэ төсвүүд нь ингээд бас малчтайгаа бас ингээд хийж байгаа ажлын цааш нь сурталчлаад түүнийг бас биеийн тоогс ингээд харилцан туршлага солиулах гэж одоо бас ингээд бусад газруудаас хүмүүс авчираад ингээд яриулж солилцож байна. Тэгээд мал аж ахуйч 20 жил болж байна. Тэгээд энэ дээр бол бас нутгийг төвшсөн аялал жуулчлалыг бол би одоо 10 гаруй жил одоо явуулж байгаа. Тэгээд малаач малж байгаа жуулч тааж хүлээж авч үйл ажиллагааг бас цааш нь явуулж байгаа. Тэгээд энэ бол одоо энд ирж байгаа малчтад одоо зөвхөн мал малж байгаа хүмүүс бас жуулчин авахд одоо бас өөрснөө зүгээс юу хэрэгтэй байдгийг бас ямар зөвлөмж байна, ямар дуршлаг байна танд гэсэн тиймэрхүү байдлаар сандж байна. Тэгээд тэр бол айл болох өөрийнх талаасаа тэгээд энэ л бол заавал нэг тийм жуулчин авах чинь гэдэг хүн бол өөрийгөө бол заавал хиймлэр бэлтгэж байх шаардлага байхгүй. Яг л өөрийнхөө орон нутагт юу хийдэг мал аж ахуй одоо яаж эхлэхээ хажуугаар тэр одоо уламжлал зан заншлыг гадны хүнд харуулдаг. Тэрнийг маш зөв одоо харуулга. Тэгээд тэндээс яаж хөрөнгө олж одоо өөрийнхөө орлогыг нэмэгдүүлдэг гэдгийн талаараа бас энэ малчтад сайхан бас туршлагаас солилцож хамтран одоо бас хуваалцж байна. Байгаль хамгаалах нөхөрлийн гишүүд болон малчдын хоршоо зэрэг санаачлагт нэгдсэн иргэд малчдын нэгдлүүд өөрсдийн амьдарч буй нутгийнхаа байгаль хүрээлэн буй орчин төгс соёлын дурсгал онцлогийг бүрэн судалж нөхөрлөлд суурилсан байнгын судалгаа мониторинг явуулдаг арга зүй болон түүний үр дүнг аялал жуулчлалд хэрхэн ашиглах талаар шинэлэг мэдлэг олж авах юм а. Дараагийн мэдээ. Аймгийн музейн хамт олон Ахмад багш нартай хамтран залуу очвидээ соёлын биет болон биет ус өвөгийг сурталчлан таниулах зорилгоор Улсын тэргүүний ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургуулийн 6-гийн И ангийн сурагчдад ерөөл магтаал туйл хайлах эртний тоглоомыг хэрхэн тоглох талаар мэдлэг олгуулаа. Аймгийн музейн хамт олон 2019 оны боловсролын ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ардын уламжлалт соёлын биет болон биет ус өвийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ахмад багш нартай хамтран Улсын тэргүүний ерөнхий боловсролын 1-р цогцлбор сургуулийн Батгэрэл багштай 6-гийн И ангийн сурагчдад ардын уламжлалт тоглоомыг хэрхэн яаж тоглох талаар болон ерөөл магтаал туйл хайлах зэрэг соёлын өвийг сурталчлан таниуллаа. Өнөөдөр болохоор манай Увс аймгийн музейн 2019 оны боловсролын одоо ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу одоо ардын уламжлалт одоо соёлын одоо биет ус өв болох одоо мартагдж буй соёлын өвүүдийг одоо залуу үе болох өгöd багчууд одоо заа сургах одоо мөн дээрээс нь тэдгээрийн одоо ач холбогдол учир утгыг таниулах зорилгоор манай музей өнөөдөр Ахмад багш дийлэг одоо ерөөлч магтааж
одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Жимс хоо мөн одоо ардын багш Чимэд нарыг үрж авч ирнэ одоо хүүхдүүд одоо 1-р зөвшөөрлөө сургуулийн 6-гийн E ангийн сурагчид одоо бид нэр одоо энэ ажлыг зохион байгуулж байгаамаа. За яагаад өнөөдөр энэ ажлыг зохион байгуулж байна вэ гэхээр одоо орчин үеийн хүүхдүүд бол одоо интернет, сошиал ертөнц одоо маш их хөгжсөн учраас нэг бол одоо утас, нэг бол зурагт үзэж байна. Энээс одоо багч гисэн холдуулж мөн мартагдж байгаа одоо ардын уламжит тоглоом одоо таниулах, мөн өвлүүлэх, зааж сургах зорилгоор бас хэсгийн хугацаанд ч гэсэн одоо бас тэр одоо сошиал ертөнцөөс хөндөрүүлэх зорилгоор ингэж манай музей өнөөдрийн энэ ажлыг зохион байгуулж байгаамаа. Ардын уламжлалт соёлын үеийг залуу хойчуудад өвлүүлэн үлдээх зорилготой явуулж буй арга хэмжээнд аймгийн ахад багшийн холбооны тэргүүн Чимэд сурагчдад шагаа хэрхэн тоглох, шагаагаар алаг мэлхий яаж өөрөх талаар заасан бол Ахмад багш дэлэг туйлын тухай туйлыг хэрхэн айлах талаар заасан юм. Мөн Ахмад багш Жимс ёроол магтаалыг хэрхэн сурах, цээжлэх, яаж хэлэх талаар сурагчдад заалаа. Энэ музейн одоо захиргаа хамт олонны урилгаар энэ музейд хурж ирж ажиллаж байна л да. Бид нар одоо 3 багш ирээд ажиллаж байна. За энд хамгийн гол нь гэвэл хүүхдүүдэд ардын зан заншил, өвгөд дээдсийнхаа уламжилж ирсэн тэр сайхан ёс заншил, уламжилт одоо арга ухааныг л хүүхдүүдэд багаж гисэн ойлгуулах. За тэрнийг нь одоо урилгаар дамжуулж ойлгуулах. Бас эд соёлын зүйлээр дамжуулж ойлгуулах тухай ийм одоо их сайхан сургалт нэг ангид явуулж байна. За би хувьд бол туйлын тухай ярьлаа. Манай цэцгээ багш сая ёроолын хэлээд ёроол магтаал одоо хорим найрын дэг журмын тухай ярьлаа. За би бол одоо туйл яаж хайлдаг байсан. Монголд одоо хичнээн туйл байгаа. Хичнээн алдартай туйлчд байсан тухай ярьлаа. За одоо манай Чимэд багш бол тоглоом ардын наадгаа яаж одоо тоглох вэ? Ялангуяа шагаан тоглоом. Ингээд монголчууд бол эртээрвээс одоо шишэн шагаа тоглоно гэдэг бол ерөөсө 5 хөшөө малаан одоо яаж адуулах вэ? Тэрнийг яаж хайрлах вэ? Тэрнийг л одоо тэр шагаагаар дамжуулж л одоо их хөхтэй мэдрүүлдэг байсан байна шүү дээ. Туйлаар дамжуулж их орноо яаж хайрлах вэ? Илгэн саднаа яаж хайрлах вэ? Тэр мангас гэж хэв юу юм? Тэр мангасыг дарж байгаа баатар ямар одоо хүч хөдөлмөр яаж одоо тэмцэж түлжээж одоо ингэж одоо их нутгаа хамгаалж ард түмнээ аварч аюул гамшигаас аварч байгаа тухай. За ёроол магтаал гэдэг бол мэдээж сайн сайхан бүгдийг бэлэгдэж ёроос нь тэр үгийг бол ёрооллогын шүү дээ. Ийм маягаар одоо ардынхаа үндэсний соёл зан заншлын тухай олон сайхан зүйлийг өнөөдөр бид нар баг одоо 2 цаг шахам өгч байна энэ хүүхдүүд. Ярьж байна, тоглоом тоглож байна, ёроолыг бас зааж өгч байна. Жишээ хүрээ гэдгийг одоо яагаад хэлдэггүй тийм ээ? Тэр бүхэн одоо тэг сайхан бүтэж байгаа болтгоо тэр ёроос ёроо тэр бүхэн эргээд миний одоо надад одоо сайн сайхан сэтгүүг үлдээж байх болтгоо гэж ингэж одоо хураалж тэрнийг хүлээж авдаг. Ингээд энэ бол их үрдүнтэй ёс заншил уламжлал нь одоо хойч үеийн хүнтэй мэдрүүлэх. Нэгэн үеиг бол одоо энэ ардынхаа зан заншил ёс уламжлалыг өвлүүлэх явдал бол одоо орчин үед маш их болж манай энэ музейч гэсэн их өөрчлөгч. Ерэн тэгээд одоо энэ Монгол гэлтэн ийм байдлаар одоо энэ сургуулиудыг харахад бүгд л тийм зан заншлын өргөтэй болсон байна шүү дээ. Энэ бүгд одоо ингээл бас тэр уламжит зан заншлаа хадгалуулах хэрэг болнаа л гэж би одоо хувьдаа бодож байна да. Бид нар болохоор ангиараа ирсэн байгаа. Бид нар ёроол магтаал гэж юу юм бэ? Ёроол магтаалыг яаж хэлдэг юм бэ гэдгийн талаар сурч мэдчихэж байна. Тэгээд бас туйл гэж юу юм? Туйлыг яаж уншдгийг, яаж дуулдгийг гэдгийг мэдэж авч байгаа. Одоо бол бид нар Монгол ардын тоглоомд ямар тоглоомор яаж тоглолтын тэрийг мэдэж авч байгаа. Монгол ардын зүйл бол маш их сонирхолтой байд юм байна. Бид нар өмнө нь огт мэддэггүй байсан. Тэгээд эвлүүлэн, тоглон, яслан, шүүрэн гэд янз янзын тоглоом байд юм байна. Үнэхээр сонирхолтой байна. Үндэсний өв соёл гэдэг зүйл нь төр улсын оршин тогтнох үнцийн өв дээдсээс уламжлагдсан ирсэн үнц зүйлүүдийн цөм бөгөөд залуу хойч үеийнхэнд ардын уламжлалыг түгээн дэлгэрүүлж өвлүүлэн үлдээх нь чухал ач холбогдолтой гэдгийг Ахмад багш нар хэлж байлаа. Дараагийн мэдээ. Улс аймгийн цагдаагийн газрын түүхэд 80 жилийн 2020 онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн газрын үйл ажиллагаа үндэслэгийг харуулсан 80 жилийн ойн бэлэг тэмдэг болох логоны уралдааныг зарлалаа.
Үс аймаг дахь цагдаагийн газрын түүхэд 80 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулна. Түүх доогийн утасны арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын түүхэд 80 жилийн ойн бэлэг тэмдэг болох логоны уралдааныг 10 дугаар сарын 6-наас 21-ний хооронд зарлалаа. За Үс аймаг дахь цагдаагийн газрын түүхэд 80 жилийн бол 2020 онд тохиож байгаатай холбогдуулна. Түүхт өгөгдсөн нь болон тэмдэглэлт өнгөрүүлэх ажлын мэдээлэл сурчлагын бүтээн байгуулалт бэлэг дурсгалын ойн бэлгэлээр чимэглэж дурсгал болгон мөнгөчүүлэх зорилгоор цагдаагийн газар 80 жилийн ойн лого бүтээх уралдааны өдөр дүнж гаргасан байгаа. За ерөнхий шаардлага нь бол байгууллагын үйл ажиллагааны онцлог, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсүүдийг тусгасан утга агуулгах, уран сайхны хувьд төгс, график дизайны мэрэгжлийн програм дээр хийгдсэн өндөр нэгтрэлтэй бүтээл байна. За уралдаанд эрүүлэх бүтээл тавигдах шаардлага. За лого нь бол цагдаагийн газрын үйл ажиллагаа онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна. За логоны загварыг бол файл болон хэвлэмэл байдлаар бол өнгөтөр A4 форматаар хүлээн авнаа. За логоны хэмжээ харьцааны стандартыг нарийн хэмжээсээр тавьсан байна. За логоны өндөр нэгтрэлийн 600 пикселс инчээс дээш байх бөгөөд жижигээс том руу хувирахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүдээр тод харагдана. За минь уралдаанд бүтээлээ Photoshop програмын эрхтлэр буулгаж утга санааны тайлбарын хамт www.police.gov цахим маягаар бол цагдаагийн газрын 202 тоот өрөөнд файл хэлбэрээр авчиж өгч өгнө. За логоны дизайн хар цагаан болон өнгөт гадаргуун дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна. За мөн логоны видео, ном төхмөл, сонин сэтгүүл, ил загтал, сурчлагын зураг туудас болон бусад материалууд дээр хэвлэгдэж боломжтой байна. За мөн уралдаанд оролцогч холбоо барих утасны дугаар ажлын болон оршин суугаа хаяга уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэг тодорхой бичсэн байна. За хугацаа бол 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний хооронд 15 хоногийн хугацаанд бол явагдана. За бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж Үс цагдаагийн газрын цахим хуудасаар нийт зарлана. За лавлах хуудас бол 7019 4802 9088 7799. За хамгийн шилдэг нэг бүтээлд 200 мянган төгрөгийн шагнал урамшуул олгоно. Лого нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, эрхэм зорилго, алсын хараа, үнд зүйлсүүдийг тусгасан утга агуулга, уран сайхны хувьд төгс, график дизайны мэрэгжлийн програм дээр хийгдсэн өндөр нэгтрэлтэй бүтээл байх юм. Бүтээлийг 10 дугаар сарын 21-ний хүртэл цагдаагийн газрын 202 тоотод болно. Үс полиц Go цэгийн хаягаар хүлээн авна. Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж Үс аймгийн цагдаагийн газрын цахим хуудасаар олон нийтэд мэдээлэх юм байна. Шилдгээр шалгарсан нэг бүтээл 200 мянган төгрөгийн мөнгөн шагналыг авах юм байна. Жилбэрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг дэлхийн цагаан таягчны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гаригийг хараагаа хамгаалах олон улсын өдөр болгон дэлхийн нийтээр тэмдэглэл өнгөрүүлдэг. Дэлхийд ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сүл хараатай иргэд байна. Манай улсад 2019 оны байдлаар 11800 орчим харааны бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хараа муудалтын шалтгаан олон болж жил бүр хүүхэд залуус ихээр өртөг болсон. Иймд дээрх өдрүүдийг өгтнө хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Монголын хараагүйчдийн үндэсний холбоо Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран харж баясгын жаргалын өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна. Засгийн газрын ээлжид хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр болж Малайз хүн шинжлэх ухааны үйлдвэрлэл технологийн үндэсний паркийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хувийн хэмжээний байгууллагатай хамтран боловсруулахаар боллоо. Малайз хүн салбарыг төшөглөн малчид хоршоодыг дэмжих ашиг орлогыг нэмэгдүүлэх ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. Орон нутгийг төшөглөх мал мордох хоршоо сумын агент төлөөлөгчийн газар байгуулж малын галтай төвхийдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сав үлдрийн өхөр хоньны өржүүлгийн ферм байгуулж мал бордох халдвар төвчнөөс үрдчлэн сэргийлэх хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийн парк байгуулах төслийг 2040 он хүртэл 4 шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их найд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Галын ерөнхий газраас 2019 оны эхний 9 сарын бараа эргэлт гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Мэдээллээс харахад экспорт импортоос давмгайлж импортын зөрүү 1347.2 ам доллараар эерэг гарсан байна. Монгол улс энэ оны эхний 9 сард дэлхийн 146 оронтой худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортлж 145 улсаас бараа импортлсон байна. Мөн барааны эргэлт энэ үед 10,544.9 сая ам доллар төгссөн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5% буюу 911 сая ам доллараар өссөн үзүүлэлт юм. 2019 оны эхний 9 сарын байдлаар экспорт импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Тодорхойлбол экспорт 5,946.1 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 663.3 сая ам доллараар буюу 12.6%-аар импорт 4,598.8 сая ам доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 247.7 сая ам доллараар буюу 5.7%-аар өссөн үзүүлэлттэй байна. Энэ сарын 8-ны байдлаар 192.4 мянган тонн үртээрээ үнээс 187.1 мянган тонн Улаанбуудаа 158.6 мянган тонн төмөс 68.4 мянган тонн хүнсний ногоо тус хураагаад байна. Энэ нь үртээрээний хураалтын 42.3%, хүнсний ногооны 75.9%, төмсний хураалтын 86.6%-тай тэнцэж байгаа юм. Энэ жил улсын хэмжээнд 512 мянган гад тариалалт хийсэн. Тухайлбал 364.8 мянган гад үртээрээ үнээс 340 мянган гад Улаанбуудаа 14.8 мянган гад төмөс 8 мянган гад хүнсний ногоо 82.4 мянган гад тусны ургамал 42 мянган гад хижээлийн ургамал тариалсан. Эдгээр талбайгаас урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үртээрээ үнээс 420 мянган тонн буудай 176.8 мянган тонн төмөс 91.2 мянган тонн хүнсний ногоо 38 мянган тонн тосны ургамал 80.4 мянган тонн малын хижээлийн ургамал тус хураан авах үрдэлсэн төлөвлөгөө гарчээ. Мэргэжлийн хэлтийн байгууллагаас хичээлийн шинжилгээ бэлтгэл ажлыг шалгах зорилгоор хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтанд нийслэл 21 аймгийн 252 сургууль, 90 дотор байр 385 цэцэрлэг, 7 нэгтэй дэс сургууль, 8 мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төв, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж байгууллагууд нийт 772 объектод хамрагдсан байна. Энэ шалгалтын нэг өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж төрийн болон төрийн бүс хүнчийн бүх сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, ахлах тооч зэрэг 1000 гаруй хүнд танилцуулж зөрчил гаргахад хүргэж буй шалтгаан нөхцөл урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн байна. Шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Шалгалтанд хамрагдсан сургууль цэцэрлэгийн 23% нь эдэлбэр газар гадна талбайд төвчөлд цэвэрлэгээ хангалтгүй, гадна талбайд тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хувь хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл шаардлагын дагуу байгуулж ашиглаагүй, зайлуулах гэрээ хийгээгүй, 32% нь ариун цэврийн тоног төхөөрөмж биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байна. Сургуулийн цэцэрлэгийн 21.7% нь хичээл эхлэхээс өмнө шавж мэрэгч устгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, төсөв өмнөд худалдаагаас 83.4% нь зөвхөн 1 сарын хугацаанд хэрэглэх халдваргүйtлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн. Багш ажиллагчдын 86.9% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэнд аюулгүй орчинд суралцахад сөргөөр нэрэл хэрэгслийг бий болгож болзошгүй байгаа юм. MBC-ний ус мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэл үргэлжлэж байна. Дэлхийн тэргүүлэгч хүрээндээ худалдаалдаг Next Electronics-ийн Өвс аймаг дэх салбарын хамт олон салбар байгуулагдсны 5 жилийн ойн бэлэг барьж 10 дугаар сарыг дуустал хямдралтай бэлэгтэй худалдаагаа зарлаа. Нэг ширхэг бараагч бөөний үнээр авах боломжийг Next-ийн хамт олон олгож байна. Next худалдааны төвийн хамт олон 10 жилийн болон Өвс аймаг дэх салбар байгуулагдсны 5 жилийн ойд зориулсан хямдралтай бэлэгтэй худалдаагаа 10 дугаар сарыг дуустал зарлаа. Next Electronics худалдааны төв нь дэлхийн тэргүүлэгч брэндийн цахилгаан бараа болон гэр ахуйн бүх төрлийн тавилгын өнгө загварын өргөн сонголттой худалдаалдаг бөгөөд Өвс аймгийн хэрэглэгчдэд зориулсан 5 жилийн ойн хүрээнд бүх бараагаа бөөний үнээр худалдаалж байна. За Next Electronics-ийн Өвс салбар байгуулагдсны 5 жилийн ойг тохиолдвол нь манай Next Electronics Өвс салбар бүх барааг бөөний үнээр
гэсэн шинэ урамшуул зарлаж байна. Энэ хугацаанд та бүхэн 10 дугаар сарыг дуустал Next-ийн 10 жил, улс салбарын 5 жилийн ойг тохиолдуулна бүх төрлийн цахилгаан бараа болон гэр ахуйн бүх төрлийн тавилгыг одоо хамгийн хямднд бас хамгийн өргөн сонголт, хамгийн том биелэг урамшуултаар худалдаа авах боломжийг улсчууд та бүхэндээ олгож байна. Улс нутгийн ард иргэд та бүхэн Next-ийн Өс аймаг дэх салбар байгуулагдсан 5 жилийн өмнө хүрээнд дэлхийн тэргүүлэгч брэндийн бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараанаас нэг ширхгийг авсан ч бөөнө өнөр авах боломжтой. За манай хямдралт худалдааны үеэр жишээ нь Samsung брэндийн бүр автомат угаалгын машиныг үндсэн үнээс нь 150 мянган төгрөг хямдруулад нэмэлт 3 бэлэгтэйгээр худалдаа авах боломжтой байна. Бүр автомат угаалгын машин аваад та индүүний тавиур, индүү агаар жишүүлэгч гэмэт багц 3 төрлийн бэлэгтэйгээр худалдаа авах боломжийг манай Next-ийн 5 жилийн хойд зөрүүлэн хэрэглэгч та бүхэндээ олгож байна. За цахилгаан зоохнууд манай дээр хамгийн өргөн сонголтоор худалдаалагддаг байгаа. Европ болон Турк брендийн цахилгаан зоохнууд жишээ нь Хансагийн Герман брендийн цахилгаан зоохыг үндсэн үнээс 100 мянган төгрөг хямдруулад нэмэлтээр 200 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан махны машиныг бэлгэлж байгаа. За манай Next Electronics зурагтныг бол хамгийн өргөн сонголтоор оруулж ирж худалдаалдаг байгаа. 32 инчээс 55 инчийн хооронд бүх төрлийн смарт болон энгийн зурагтуудыг хамгийн өргөн сонголтоор худалдаадаг чинь. За энэ 10 дугаар сарыг дуустал жишээ нь 43 инчийн LED зурагт ердөө 599,900-аар худалдаж аваад нэмэлтээр 70 мянган төгрөгийн үнэтэй ус зөвшөөрлөгч бэлгэнд байгаа. Мөн гэрийн зөрүүлэлтээ одоо 32 инчийн зурагтнууд бол хамгийн хямд үнээр худалдаадаг чинь. 32 инчийн LED зурагт Солонгос брендийн LED зурагт ердөө 299,900 мөн 350,000 гэх мэт одоо брэндээс хамаарат маш өргөн сонголттойгоор хамгийн хямд үнээр худалдаалагдаж байна. За цахилгаан бараанаас гадна гэр ахуйн тавилгыг бас манай Next Electronics оруулж ирдэг байгаа. Энэ 5 жилийн өмнө урамшуулт худалдааны үеэр тавилганууд маань бас онцгой хэмжирсэн маань жишээ нь энэ ор болдог бүйдэн байгаа. Ийм бүйд нь 999 мянгаас 400 мянгаар хямдраад ердөө 599,900 болсон байна. Орчин үед бол ийм минималист хэв маягтай тавилганууд хамгийн эрэлт хэрэгцээтэй болсон байгаа. За манай Next-ийн Малайз брендийн цэвэр мод нь хамгийн авсарх нь одоо зочны өрөөний сандал ширээний ком гэхэд сая 700 мянган төгрөгөөс 250 мянгаар хямдраад сая 450 мянга болж зарагдж байна. Манай Next Electronics-ийн 5 жилийн ойд зөрүүлсэн урамшуулт худалдаа маань энэ 10 дугаар сарыг дуустал байгаа. Нэг ширхэгч бараг бөөний үнээр худалдаа авах боломжтой. Мөн бүх банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Ингээд улсчууд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг хүрж байна. Эрхэм хэрэглэгч та бүхэн Next-ийг зорсноор сүүлийн үеийн бүрэн автомат угаалгын машин, смарт телевизэр, модон чанартай ширээ сандал, хөргөгч, хөлдөөгч, тоос сурагч зэрэг бүх төрлийн барааг бөөний үнээр авах боломжийг Next-ийн хамт олон танд олгож байна. 10 дугаар сарыг дуустал явагдах хямдралтай бэлэгтэй худалдааны үеэр бүх банкны лизинг газар дээр нь бичиж үйлчилж байгаа тул та бүхэн өргөнөөр өвчлүүлнэ.